За энэ удаагийнхаа хичээлээр бид option calculator буюу тийм ээ энэ option-ы одоо авж байгаа премиум болоод одоо энэ нөхцлөө одоо хэрхэн тоонд хуургаж буулгах вэ? Энэ тооны машины тусламжтайгаар гэдэг одоо ийм чухал бас хичээл үзэх гэж байна. За тэгэхээр бүгдээрээ дараагийн хуудсанд. За энэ бол залуучуудаа юу юм байгаа? Хоёр янзын одоо калькулятор буюу тооны машиныг ашигладаг. За эхнийх нь болохоор trade and probability calculator буюу одоо энд болохоор trade гэдэг маань profit болон тийм ээ loss-ыг одоо чартан дээр буулгаж байгаа. Нэг ёсондоо ашиг болон алдагдлыг чартан дээр буулгаж харуулдаг. Таны одоо авах гэж байгаа нэг өсөндөө options-ийн тэр сонгосон премиум чи ирээдүг байх нь шүү дээ. Тийм ямар үед одоо ашигтай, ямар үед алдагдaltaй байх вэ гэдэг чартын систем байна. Нөгөөх нь probability chart буюу одоо боломжийг харуулдаг. Нэг өсөндөө ашигыг, алдагдлыг одоо ямар боломж байна. Энэ одоо options-ийн премиумыг авснаар гэдгээр тийм ээ энийг харуулдаг. Одоо жишээлбэл энд байна л да. За энийг бүгдээр options express руу орж үзнэ. За хоёр дахь нь залуучуудаа энэ бол бидний гол одоо үзээд байгаа volatility буюу тийм ээ энэ савлгаа энэ дээшээ доошоо айхтар хөдөлгөөнийг тийм ээ хэмждэг ийм одоо зүйл байгаа. Энэ юун дээрээс нөлөөлөд нэгэн ёсондоо одоо volatility энэ жишээлбэл 26% байх юм бол тухайн одоо авсан премиум чи үнэнд одоо ямар зүйлүүд нөлөөлдөг вэ? Тийм ингэж хооронд нь одоо савлгаатай харьцуулж ингэж гаргаж ирдэг ийм бас калькулятор байгаа. Тэгэхээр энэ хоёрыг бүгдээрээ тухтай дараагийнхаа хичээлүүдээр үзье. Хамгийн эхлээд trade and probability calculator энийг нь бүгдээрээ эхнийх нь үзье. За дараагийн утсан шилжье. За ингээд мэдээ уншаа явж байсан чи одоо жишээлбэл Warren Buffett тийм ээ Berkshire Hathaway компани тийм ээ Rise-ны 11 сая хувьцааг эзэмшдэг гэсэн мэдээлэл олон нийтэд цацаад ингээд үн өсвөөч гэдэг юм уу тийм ээ. За жишээлбэл иймэрхүү мэдээлэл гараад тийм ээ өчигдөрч гарсан байж болно тийм ээ. Тэгэхээр бид нар бол яг энийг бол өчигдөр гараад тийм ээ одоо ингээд өчигдөр гарсан хувьцаа өсөөгүй байна гэдэг юм. Аль эсвэл өнөөдөр ингээд энэ хувьцаа гол нь одоо энэ Warren Buffett 11 сая маш их хувьцаа эзэмшиж байгаа учраас тийм ээ. Энэ компани хувьцаа бол ирээдүйдээ одоо өсөх юм аа. Хоёрдугаарт нь техник тал ерөнхийдөө бид нар харж байна. Энэ одоо хуучин resistance-үүдээ бол албан ёсоор сэтэлцсэн байна. Тийм учраас бид нар магадгүй энэ gap үүссэн байна шүү дээ. Энэ gap-ыг хурж ирж fill хийхээр нь тийм ээ худалдаж авъяач гэдэг юм. Иймэрхүү байдлаар энэ хувьцаан дээр нэг эх 3 сард нэг тоглоод үзье гэдэг шийдвэр гаргалаа гэж бодъё тийм ээ. Энэ маш олон судалгаа хийжтэй зөвхөн одоо Warren Buffett авснараас өсчдөг юм биш. Гэхдээ бол яг энэ мэд их сурвалжууд бол бас үнийн өсөлтөнд бол их нөлөөлдөг байгаа юм тийм ээ. За тэгэхээр бид нар одоо calculator бид нар options express дотор ороод ирсэн байна. Calculator маань ерөнхийдөө бол toolbox дотор toolbox-г оронгууд trade calculator гэдэг ууж ийм юм байж идэг юм. За бид нар нэгэнтээ өөрсдөө брокероо хэрэгжилж байгаа учраас тийм ээ options chain дээрээсээ бид нэр дамжиж явбал их амархан. За би тэгэхээр одоо VZ-ийн одоо жишээлбэл бүгдээр 3 жилийнхэн чартыг энд гаргаж ирээд нэг төлөв байдлыг нэг хараадах тийм ээ. Бид нар өнгөрсөн түүхэн дээр нэг үндэслэж нэг ёсондоо юу хийнэ гэдэг байгаа шүү дээ арилжаа. За ингээ 3 жилийн чартын байдлыг харахад бол энд breakout ороод ирсэн байх бас магадлалтай харагдаж байна. За weekly дээр нь тавьчих тийм ээ. За ингээд чартынхаа өрөөрөө зураад оруулахаар за ингээд бид нар энд юуг харахад бол ерөнхийдөө албан ёсоор breakout энд орж ирсэн байна шүү дээ тийм. Энд яг breakout ерөнхийдөө хийгдчих. За тэгээ дараагийн одоо бидний авж болох нь бол ерөнхийдөө 52 үүнийг одоо бид нар сэтэлнэ гэдэг ийм одоо тооцоо хийх юм л дээ. Тэгэхээр одоо энэ 52-ыг сэтлэх хамгийн гол нь бид нэр зөв expressionтэй тийм энэ хоёрын хоорондох хэр хугацаанд энэ 52-ыг сэтлэх вэ? 52-ыг сэтлэл үнэхээр сайхан энэ гүйлт орж ирж байна. Мэдээнүүд хүчтэй, компани гайгүй тайлан балансаа тавьж байгаа. Бүх юм их сайн байна гэж тооцъё тийм ээ. Одоо бид нар эндээс бас нэг зүйл бол ерөнхийдөө бол 50 өдөр бүх moving average-нуудынхаа дээр гарцсан бол техник талаасаа бас их давгүй үзүүлэлт. Боломжир байндынхаа дээр гарцсан байна.
Тийм. Тэгэхээр бол бид нар бол одоо эндээс энийг одоо жишээлбэл 3 сарын дотор сэтлэх юм байна. Тийм ээ, энэ 3 сарынхаа дотор бүр эх сар гаруйгийн хугацаанд сэтэлчих юм байна. Одоо жишээлбэл зүгээр ийм чартын нөхцөлтэй FTA decision ч юм уу ирээдүйд том юм хийх гэж байгаа компаниар бас орлуулж болно тийм ээ. Чартын нөхцөл бол их давгүй юм байна гэд ингээд хэдүүлээ энэ хувьцааг одоо жоохон эрсдэл өгөөд ингээд судалгаа хийсэн чинь энийг одоо сэтэлцэн цагт яах вэ гэдэг байдлаар тийм ээ. Ингээд одоо нэг контракт авах гээд үзье гэж бодож байна. За бүгдээрээ энэ чинь Rise-ныхаа чартыг харчлаа. Одоо бүгдээрээ options chain харах хэрэгтэй тийм ээ. За бид нар бол ерөнхийдөө эхний ээлжинд тийм ээ эрсдлийн төвшнгөө бол near the money тийм ээ. Ерөнхийдөө өнөөдрийн дууссан одоо энэ 49-ийн жоохон дээр доохон л Apple илүү эрсдэл багтаа гэдэг байгаа шүү дээ. Энэ бол бид нар call авах гэж байгаа учраас call-о энэ талдаа гаргаад ирээ. За expression-ээ болохоор August 14. За 14 оны 8 сар гэдэг өгчий тийм ээ. За ингээд энэ дээрээс бүгдээрээ юунуудаа харнаа. За ингээд юу маань гараад ирлээ. За энэ бол яг эттэй мааны шар цагааны уулзуур тийм ээ. Тэгэхээр бид нар ерөнхийдөө near the money. За энэ бүгдээрээ энэ 127-гийн юунаас авъя. Энэ одоо expire болох нь 90 хоног дутуу байна тийм ээ. 3 сар. Тэгэхээр near the money бид нар бол ерөнхийдөө дөнгөж одоо G9-ийн strike-тай. Нэг ёсондоо энэ strike айлуучаа сэтэлцэн гэсэн утгатай шүү дээ. Техник талаасаа. За бүгдээр түрүү бид нар калькулятор хаана байдгийг үзсэн тийм ээ. Toolbox-ийн энд биш. Тэгвэл брокероо хэрэгжилж байгаа учраас энд калькулятор чинь сонголтоороо шууд өөрөө ингэ байж байгаа. Тийм учраас бид нар ахиж хийх шаардлагагүй. Ингээд шууд энэ дээрээс калькулятор руугаа дамжаа явах гэж байгаа байхгүй юу. За бүгдээрээ энэ дээр жишээлбэл 5 контракт авъя тийм ээ. За ингээд limit price за бид нар бол лимиттэй л айл болох тийм ээ. Одоо энэ жишээлбэл түрүү харахад gap байсан шүү дээ. Тэр gap-ыг fill хийвэл гэдэг байдлаар тийм ээ. Тэгэхээр бид нар бол bid талдаа айл болох одоо хямдхан 1.26 байсан гэдэг маань бид нар баг $1 хавар ч юм аавч гэдэг юм уу. Иймэрхүү. За ингээ бид нар юунда калькуляторнда нэг осондоо бүгдийн нөхцлөө өгөөд бүх юм тооцогдоод гараад ирлээ. Тэгэхээр эхний ээлжинд бол бид нар энэ чаа эдгээр маань автомат хийгдсэн учраас бол алдаа байх учиргүй шууд одоо chain дээрээс орсон. Хэрвээ тэгээгүй бол давхар бас тийм ээ шууд калькулятороор одоо toolbox-аараа дамжиж орж байгаа бол бас энийг давхар өөрийнхөө одоо нөхцлүүдийг сайн шалгаарай тийм ээ. За энэ чаа биднээс бол нийтдээ $128 гарчээ. За энэ нэг контрактаар явчих тийм ээ. Энэ дээр бид нар жишээлбэл 5 гэж тавья гэж ярьсан шүү дээ. Энэ тооны машин маань нэгээр бодож гаргаж. Тэгээ ялгаагүй л дээ ерөнхийдөө энэ маань бол авж байгаа байсан магадлалыг харуулж байгаа учраас нэг контракт адилхан хариу 5 контракт адилхан. За 5-ыг авахд нийтдээ 640, commission 14. Тэгэхээр чинь бид нэ 650 гаруй доллар тийм ээ. Энд чаа бол алдах юм одоо эрсдэл өгчээ нэг ёсондоо гэрээ биелэгдэхгүй бол гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бол энэ бол бидний одоо алдаж чадах мөнгөний хэмжээ. Одоо бидний чарт маань тэгвэл доод талдаа залуусаа мөнгө нь нэг ёсондоо үнэн хажуу талдаа ашиг нь ингэж гарч явдаг байх нэ энэ калькулятороор тийм ээ. Тэгэхээр бол бидний тэг буюу ам барих цэг маань энд байх нь шүү дээ харж байна уу? Яг энд бид нэр ам барина гэдэг ба 5028 болсон цагт тийм ээ. Одоо 49.07 гэдэг маань 50.28 руу одоо үн гарсан нөхцөлд бид нарын одоо яг ам барих торгон цэг энд байх нэ. За ингээд дээшээ бол одоо ашигын байдлыг бол үзүүлж явж байна л да ерөнхийдөө. 53 хүрэхэд жишээлбэл бид нар энэ 52-ыг break out хийгээд 53 муруу 54 рүү ингээ очиход ч юм уу те. За 54 жишээлбэл энд байна. Нөгөө юу маань бол $640 маань тийм ээ $1900 хэдэн доллар болж байна гэдэг байдлаар бол энд ерөнхийдөө profit and loss-ыг л энд харуулж байгаа. Тэгвэл probability буюу те боломжийг хэрхэн харуулдаг вэ гэхээр за ингээд бидний ам барих цэг маань бол энд ирж байна тийм ээ. Тэгэхээр ам барих цэг маань бол ерөнхийдөө ингээд дээшээ харахад үн унсны дараа байгаа шүү дээ. Энэ бол одоо нэг ёсондоо бидний премиумыг харуулж байгаа. Доотлолт
stock chart-а тийм яг Verizon-ийнхаа. Тэгэхээр бидний одоо орсон цэг бол ерөнхийдөө энэ ам барих цэг маань энэ хавьд хүрч ирсэн цагт тийм ээ чарт маань аль гэж унаад эхэлсэн үед бид нэр ашиг ярьж эхлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бас жоохон probability талаас жоохон хэцүү байна те. Тэгээ date талд нь энийг нь би их сайн харддаг. За тэгэхээр тийм ээ expiration date хүртлээ одоо probability маань тийм ээ 4683-аас доошоо явах магадлал бол 23. Тэгэхээр 46 энээс одоо нэг ёсондоо 100 өдрөөс ч юм уу доошоо явах магадлал нь 23. За тэгээ between 4683 53-ийн хооронд байх тийм ээ. Энэ одоо жишээлбэл өнөөдрийн хаасан үн 49.07 байхад энээс доошоо 46 дээшээ 53.22 энэ бол ерөнхийдөө юу үзүүлж байна л да. Near in the money тийм ээ slightly out of the money ч юм энэ ариаг. Тэгэхээр энэ магадлал маань бол тийм ээ юу байна? Техник талаас одоо бол энэ дээдлийн 52-ыг 53 руу явах магадлал тийм ээ 66% та гэдэг маань доошоогоо бол 33 дээшээ 33 нөгөө л нэг магадлалын хууль гарч ирж байгаа үст юм байна. Тэгэхээр 53 дээш явах 53-22-оос дээш явах магадлал 10% байна. Тэгэхээр бид нар бол ашиг маань бол энэ дээр ахаа хараарай. Бидний ашиг маань залуусаа ашиг маань бол ерөнхийдөө энд гарч ирж байгаа шүү дээ. Яг энэ 0 цэг энэ дээр тийм ээ. Энэ 0 цэг энэ хав дээр ирж ийж. За энэ дээрээс гэд маань үн одоо байж байгаа. За нэг 50 32 болоход тийм ээ. Тэгээд дээшээ ингээ гүгээд 53 болно гэж бид нар яриад байгаа шүү дээ. За 53 болохоор 1400 хэд бол тийм ээ 3 сарын хугацаанд үнэхээр энэ гэрээ биелэгдчих юм бол тийм ээ энэ дээр бол айтайхан бас мөнгө хийх боломж байна. Тэгэхээр probability буюу одоо юу маань бол тийм ээ боломж гэдэг маань бол бас жоохон муу. Яг чартаараа бол ингэж мөнгө хийх боломжтой. Энэ дээтэл бол боломжийг хэмжиж байгаа. Тэгэхээр би одоо энэ маань бол одоо энэ хавьяас ингэж эхэлж ивэл энэ хавь дээр бид нэр авч ивэл ашигтай байдаг юм уу? Probability энэ хавь дээрээс ч юм уу ашиг эхэлж ивэл бас их зүгээр ш. Тэгэхээр энэ авж байгаа гэрээ маань бас боломж гэдэг техник талаасаа бол ерөнхийдөө боломж унжаах агшинд бид нар л ам барьж ашиг хийж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол улсууд сайн хэрэглээд аль болох л одоо боломж бол дөнгөж эхэлж байгаа гэдэг ийм утга байвал их зүгээр юм байгаа юм шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр энийг ингэж гүйлгэхээр нэг ёсондоо энэ юу маань өөрчлөгдөж байгаа үз эднийг ингэж шилжүүлэхээр тэгэхээр энэ бол одоо жишээлбэл 46 болох магадлал нь 71% та ингээд эднийг өөрчлөх тусам энэ маань ингэж магадлалын юу маань өөрчлөгдөд байна. Тийм энийг улсууд бие даа сайн судална үз гэж хэлмээр байна. За ерөнхийдөө энэ юуга probability and trade calculator бид нар бол ерөнхийдөө ойлгосон баха тийм ээ. Энэ маань бол зөвхөн боломжийг л хэлж өгдөг. Хоёрдугаар бид нар бас гол юм ам барих тийм ээ. Энэ юугаа олоод эндээс цаашаа одоо жишээлбэл 53 дээр очиход $1400 болно ч гэдэг юм уу. Энэ магадлалыг бас сайхан хэлж өгдөөр. Энэ маань бол их ач холбогдолтой юм аа. За ингээ бүгдээрээ дараагийнхаа volatility calculator-ыг үзье. За бидний дараагийн үзэх хичээл бол volatility-г одоо хэрхэн тооцож гаргах вэ гэсэн тий. Тэгэхээр энэ хичээлээр бид нар үзэж байгаа маань одоо энэ option creeks гэдэг энэ бол одоо математикийн маш том шинжилгээ ухаан дээр үндэслэж нэг осондоо бидний авсан одоо гэрээ буюу тийм ээ энэ премиумны маань үн одоо математик тооцоогоор хэрхэн одоо өөрчлөгддөг юм бэ гэдгийг гаргадаг. Тэгэхээр энэ олон үзүүлэлтүүдийн дунд одоо бидний үзэж байгаа volatility бол зөвхөн нэг өгөгдөл нь байх нь шүү дээ. Энэ одоо премиумны маань нэг ёсондоо бидний авсан хувьцаа одоо гэрээ дуусах хүртэл юу болоод байгаа юм бэ? Математик ухаанд тийм яаж орж одоо үнэн нь өөрчлөгдөд байгаа гэдгийг бид нар харанхуй биш энийг мэддэг болсноор одоо нарийн яг юу болоод байгаа тэр доторх одоо задрагааг нь мэддэг болж гэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ option creek гэдэг бол creeks гэдэг бол өөрөө маш олон эдгээр зүйлүүдээс шалтгаалж одоо премиумны маань үн одоо дээшээ доошоо болж идэг гэдгийг нэг осондоо тайлбарласан ийм математикийн гаргалгаа гэж ойлгож болох юм л да. Тэгэхээр энэ маань бол дельта, гамма, вега, тета, роу гэдэг ийм одоо 5 хэсгээс бүрдэж байгаа. Жишээлбэл одоо дельта гэдэг маань спот гэдэг маань жишээлбэл эхлэх цэгээс strike price хүртэлх тийм ээ энэ хугацаанд премиумн дээр хэрхэн одоо өөрчлөлт орох вэ?
За тэгээд Vega бол volatility буюу одоо савлгаа хэр байх вэ? Ямар савлгаа орж ирэхэд тийм ээ. Энэ одоо үнэ маань өөрчлөгдөж идэг юм ээ гэдгийг тийм ээ. Тэгэхээр theta гэдэг бол time to maturity буюу одоо гэрээ ихэснээс дуусах хүртэлх хугацаантах тийм ээ. Энэ одоо time value маань хэрхэн тоогоор ингэж хувирж орж ирдэг юм бэ гэдэг талаар тийм ээ. За энэ rate of interest ROE гэдэг бол яг энэ бол мэрэгжлийн төвшөнд бол market maker-ууд их хэрэгэлдэг учраас би л энийг бол нэг актер үзэхгүй. За ингээ бүгдээрээ энэнийхээ тайлбар руу орцгоё. За тэгэхээр саяны option creeks буюу энэ тооны машиныг тийм ээ хэрхэн гаргаж ирдэг вэ гэхээр энэ дээр би жишээлбэл Chicago Options Exchange гэж бичсэн. Энэ бол CBOE гэдэг одоо бидний одоо хамгийн их арилжаа хийж байгаа гол одоо options-ийн хөрөнгийн биржчүүд тийм ээ. Тэгэхээр энэ юу руугаа ингээ орохоор энд вебсайт нь CBOE Chicago Board Options Exchange гэдэг. Ийшээ ингээ вебсайт руу яваад орчиж байгаа. Тэнгүүтээ энэ tools гэдэг дээр ороод тэгээ энэ чи харж байна уу? Option calculator гэдэг гоц ийшээ яваад орчиж байгаа. Тэгэхээр ингээд энэ хүснэгт маань одоо гараад ирнэ. Нэг ёсондоо саяны бидний үдсэн эдгээр тооцоолтыг хэрхэн гаргад. Одоо жишээлбэл дурын хувьцаагаа бид нэр Apple гэд энтэд бичээ л та тийм ээ. За тэнгүүд одоо ийм үзүүлэлтүүд гараад ирж байгаа байхгүй юу? За энийг би юу тусад нь гаргаад тэгэхээр ингээд одоо энэ үзүүлэлтийг бол үзнэ гэсэн үг байна ш. Дараа нь бүгдээрээ хичээлээ үз дуусаад нэг дадлагын хичээл энийг одоо ямар учиртай байж вэ гэдгээ буцаага тайлъя. Тэрнээс өмнө энэнийхээ учир утгыг хичээлээрээ үзцгээе. За би саяны хүснэгтийг ерөнхийд нь яг ийм хүснэгт байдаг тийм ээ байсан тийм ээ гаргаад ирсэн. Гэхдээ энэ маань бол CBOT гэдэг ондоо компани одоо ticker буюу symbol байгаа өөр компани байх нь. Гэхдээ бол хүснэгтийн өгөгдлүүд маань яг адилхан. За энэ дээр бүгдээрээ анхаараад ерөнхийдөө энэ одоо тооны машины маань одоо гол одоо зорилго бол тэ бидний тухайд ритейлерүүд одоо жижиглэнгийн наймаачид бидний тухайд бол жишээлх юм бол Spot гэдэг компани үндсэн хувьцаа одоо 29.30 байна шүү дээ тийм ээ. Энэ 29.30 тийм ээ 1 point буюу $1 ихсгэд аль эсвэл багасхад тийм ээ энэ премиумны маань одоо үн хэрхэн өөрчлөгддөг юм бэ гэдэг л утгатай. Нэг ёсондоо энэ одоо CBOT-гийн одоо энэ үн маань 30 болох нь шүү дээ. $1 дээшээ нэмэгдээд тэгэхэд премиум яаж өөрчлөгдөв. За бид нар одоо энэ дээр магадгүй энэ хичээлийг үзээ зарим улсууд жоохон сэтгэл гонсойж магадгүй. Бид нар бол ерөнхийдөө премиум маань бол $1 нэмэгдэхэд тийм ээ хувьцааны үнэн дээр премиум дагаад $1 нэмэгддэг гэсэн ийм ойлголттой байдаг шүү дээ. Тэгвэл уучлаарай энэ маань бол үгүй тийм ээ. Зарим үед бол ерөөсөө дээшээ ингээ өсөө явчихад премиум ерөөсөө өөрчлөгдөхгүй. Маш бага өөрчлөлт орох ийм тохиолдлууд бол зөндөө байдаг. Тэгэхээр энэ маань ерөөсөө энэ математикийн одоо энэ тооны машинаар нэг ёсондоо үзүүлж байгаа үзүүлэлтээс шалтгаалж нэг ёсондоо дээшээ болоод байгаа байхгүй. Зарим бол ерөөсөө $1 дээшээ гарахад тийм ээ премиумн дээр зөвхөн одоо 10 мөнгө ч юм уу бүр премиум нэмэгдэхгүй байх тохиолдол унах тохиолдол байдаг тийм ээ. Тэгэхээр энэ бүх одоо математикийн энэ гаргалгааг бид нар мэдэхгүйгээр бол арилжаа хийгээд байгаа юм бол их харанхуй байгаад байгаа маа. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд одоо энэ дельта гэдэг энэ бол бидний хувьд бол маш чухал үзэх ийм хичээл юм байгаамаа. Тэгэхээр дельта гэдгээ энэ тайлбар байна. Дельта бол Greek symbol ардаа би авч явдаг байх нь. Тэгэхээр бол энэ дельта бол ерөнхийдөө за энэ B-ийг нь бол бүгдээрээ орхиж. Энэ нь бол нэг сонирн биш. Гол нь одоо дельта гэдэг энэ хүснэгт маань call талдаа ихсээд put талдаа багасж байгаа биз. Тэгэхээр энэ ямар утгатай юм бэ бүгдээрээ уншия. Үндсэн хувьцааны хөдөлгөөнөөс үүдэн тийм ээ. Тэгэхээр энэ одоо 29.30 буюу энэ үндсэн компани энэ хувьцаанаас үннээс үүдэн options-ийн үнийн хөдөлгөөний мэдрэмжийг хэмждэг гэж байна. За тэгэхээр одоо жишээлбэл бид тэр үйлдсэн. Энэ одоо жишээлбэл $1 нэмэгдээд 30 болчиход тийм ээ. Энэ одоо дельта маань харж байна 47 гэж байгаа үз. Тэгэхээр энэ 47-оор нэмэгдэж явна гэсэн үг.
Нэг осондоо энэ хувьцааны үнэн дээр $1 нэмэгчээд хад бидний одоо боддог юм бол options-ийн үнэ маань тийм ээ премиум маань $1-оор адилхан нэмэгдэнэ гэдэг. Тэгвэл энэ дельта маань тийм ээ янз байдаг. Энэ 47, 67, $1 тийм ээ. Тэгэхээр энэ дельтаг нь бид нар маш сайн харж одоо юу худалдаж авах болох нь шүү дээ. Гэрээ тийм ээ. Тэгэхээр энэ маань бол $1 одоо энэ спотын үндсэн хувьцаан дээр нэмэгдэх тусам бидний премиум дээр 47 мөнгө нэмэгдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг бол бид нар маш сайн гаргалгаа. Put талдаа бол энэ 29.30 тийм ээ 28.30 болоод $1-оор хасагдахад тийм ээ энд 52 мөнгөөр хасагдаж явж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл энэ харьцаан дээрээс нарахад колор тоглоход $1 нэмэгдэхэд үндсэн хувьцаан дээр бидний премиум 47-оор мөнгөөр нэмэгдэх. Жишээлбэл бид нар $1 одоо премиум нэг контрактыг $1-оор авцсан байлаа гэж бодоход тийм ээ. Тэр $1 маань одоо премиумны үн 1.47. За энэ ч болохоор тийм ээ премиум маань үн 1.52 болж нэмэгдэнэ. Үндсэн хувьцааны үн хасагдж байгаа puts болохоор бидний авсан премиумны үн ашиг болж явна ш. Тэгэхээр 1.52, энд 1.47, энд $1 өөрчлөлт гарахад тийм ээ. Тэгэхээр сонирн байгаа үст. Уул шугамдаа бол ихэнх улсууд бид нар адилхан $1 премиум дээр нэмэгдэнэ гэдэг бол тэгэхээр энэ маань бол бас маш том одоо ойлголт орж ирж байна тийм ээ. Бидний ашигыг. Тэгэхээр бид нар энэ дельта айл ихтэй байх тусмал биднэрт ашигтай. Тийм учраас бид нар дельта одоо энэ одоо нэг премиум дээр нэмэгдэх тийм ээ. Энэний харьцаа одоо $1-тойгоо их сайн байх учиртай байх нь биш үү? За тэгээд энэ одоо options-ийн үнийн хөдөлгөөний мэдрэмжийг хэмждэг. Тийм тэгэхээр үндсэн хувьцааны одоо $1 үндсэн хувьцаан дээр 1 point нэмэгдэхэд options дээр одоо ямар нэмэгдэх вэ? Одоо жишээлбэл одоо ингээд жишээ ярил л да. Ингээд бид нар нэг премиум авсан чинь тийм ээ. Дээшээ одоо call авлаа $10 үнэтэй хувьцаа. Үндсэн хувьцаа $13 болоо явчлаа. Тэгсэн чинь бидний премиум бараг нэмэгдэхгүй ч байх тохиолдол байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ бүх зүйлийг маань энчээ бол үндсэндээ гаргаж хэлж штэ. Тэгэхээр энийг бол бид нар маш сайн одоо ойлгодог байх хэрэгтэй. Энийг самбарын хичээлээр ч гэсэн бид нар давхар нэг тайлбарлах болно. За дараагийнх нь энэ гамма гэж байна тийм ээ. За гаммагаа уншия. Гамма бол дельтагийн үндсэн хувьцааны хөдөлгөөнөөс үүдэлтэй мэдрэмжийг хэмждэг. За тэгвэл одоо энэ маань болохоор энэ дельтагийн одоо энэ 47 мөнгөний хөдөлгөөнийг нэг осондоо гаммагаар хэмждэг байна. За жишээлбэл одоо бид нар машин явж гин гэж боддоо 60 км/цагийн хурдтай тийм ээ. Тэгээд 10 км газар туулчлаа. Нэг осондоо энэ цэгээс энэ цэг хүртсэн байна шүү дээ. Нөгөө машин чинь. Тэгвэл энэ машин энэ цэгээс энэ хүртэлх хурдыг хэмждэг байна. Нэг осондоо хувьцааны үн хэр хурдан өсөж байгаа тийм ээ. Энэ өсөлтийн одоо хурдыг хэмждэг байна. Тэгэхээр одоо жишээлбэл энэ хувьцаа маань дээшээ 47 мөнгөөр премиум маань нэмэгдэж байхад хурд нь бол одоо 0.20% ч юм уу тийм ээ. Ийм байх жишээ. Тэгэхээр бид нар бас энэ хурд сайтай байна гэдэг нь үнийн өсөлт хурдан явагдаж байна гэсэн үг шүү дээ. Энийг бас давхар жишээлбэл энэ нь одоо 0.1 хэд ч гэдэг юм уу. Инхээр чинь бид нар энэ 47 мөнгөний өсөлт маш удаан хурдтай ирж гин гэж одоо энэ гаммаг хараад ойлгох нь байна шүү дээ. За тэгвэл дараагийнх нь энэ Vega гэдэг нь юу юм бэ? За энэ Vega энэ бичсэн үндсэн хувьцааны савлгаанаас volatility-нээс үүдэлтэй options-д үүсэж буй мэдрэмжийг хэмждэг гэж байна. За тэгэхээр энэ Vega гэдэг маань тийм ээ одоо энэ volatility жишээлбэл энэ volatility дээр 1% ахаал 1% 27 болоход тийм ээ volatility нэмэгдэж штэ савлгаа 27 болоход одоо volatility 60 70 байж болно тийм маш өндөр хурдтай. Тэгэхээр энэ хурд бол ерөөсөө л ингээд ихсэж багасхад одоо жишээлбэл энэ хурд 27 болоод өөрчлөхөд тийм ээ одоо Vega бол 0.29 мөнгөөр 3 центээр нэг осондоо премиумны маань үн нэмэгдэж гин гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсө путээр бид нар ашиг олно гэдэг утгаараа тийм ээ. Volatility ихсэх тусмал энэ одоо юу маань бол ихсэж явж байт 3 мөнгөөр. Тэгэхээр одоо жишээлбэл бидний контрактны үн одоо $1 байлаа гэхэд энэ 27 болоод явхад put call аль талдаа тийм ээ 3 мөнгө нэмэгдэж явах нь шүү дээ. Тэгэхээр энэний хурд одоо volatility маш өндөртэй байх тусмал энд нөгөө талдаа хасагдах тийм унах варианттай шүү дээ. Тийм. Тэгэхээр энийг бол ингэж хэмждэг. Энэ бол мөнгөн дүн байх нэ. Vega гэдэг маань тийм ээ. За тэгвэл энэ theta гэдэг юу юм бэ гэж. Options цаг хугацаа хэрхэн нөлөөлж байгааг хэмждэг тийм ээ.
Тэгэхээр энэ юу маань болохоор тета гэдэг маань болохоор цаг хугацааны хэмжигдэхүүн баг. Нэг ёсондоо options-ийн одоо гэрээний хугацаа багасах тусам дандаа хасах байгаас нэг ёсондоо бидний премиумнаас хасагдах мөнгө. Одоо энэ бол жишээлбэл бид нар дараагийн тайлбаруудаараа үзнэ. Ингээд бол энэ мөнгө бол тийм ээ дандаа премиумнаас цаг хугацаа одоо options маань эсрэг явдаг учраас хасагддаг мөнгийг үзүүлдэг байх нэ тийм ээ. Энэ өдрөөр нэг өдөрт гэсэн утгатай. Тэгэхээр options-ийн гэрээ маань өдрөөр хэмжигддэг учраас тийм ээ цаг хугацаа нь нэг өдөр болгонд л одоо 0.16 нэг осондоо 2 цент арай хүрэхгүй одоо энэ жишээн дээр хасагдаж явах нь шүү дээ. За тэгвэл энэ row гэдгийг энд оруулаагүй байгаач. Row гэдэг маань энэ бол уншиж measure of the option sensitivity to change in the risk free interest. Тэгэхээр энэ одоо мэрэгжлийн market maker-ууд одоо энэ агшин маань ингэсэндээ level 5 дээр жирийн хүмүүст харагдахгүй энэ дээр байхгүй байгаа. Яагаад гэвэл энийг бид нар level 5 хэрэгжилж бүр одоо market maker-ууд бүр одоо энэ open interest орж ирж байгаа энэ одоо сонирхлоос үүдэлтэйгээр тийм ээ энэ үүсэж байгаа хөдөлгөөнийг бас мэрэгжлийн нөхдүүд чи хараа сууж яадаг тийм юм байгаа байхгүй. Одоо retailer буюу биднэрт бол харагддаг нь тийм ээ хэмжигдэхүүн бол зөвхөн одоо эдгээр дөрвөн зүйлүүд байх нь байна шүү дээ. За одоо бүгдээрээ эндээсээ бүр ахаад дэлгэрүүлээд тайлбарлаад явнаа. Дараагийн хуудас руу шилжиж. За энэ delta тийм ээ энийг юу вэ? Delta гэдэг маань үндсэн хувьцааны хөдөлгөөнөөс үүдэн options-ийн хөдөлгөөний мэдрэмжийг мэддэг гэж тэр үзлээ шүү дээ. За тэгвэл одоо яг ингээд options-ийн chain-тэй буухаар delta маань энэ байж байна. Нэг осондоо одоо delta нэгийг 1% нэмэгдэнэ. Энэ одоо жишээлбэл 29 өдөр үлдсэн байна. Expire болоход гэрээний маань. Тэгээ ингээд гэрээ эхэлжээлэхэд жишээлх юм бол delta 1 байгаа. Тэгэхээр бид нар нэгийг харьцах 1 буюу энэ үндсэн хувьцааны үн маань тийм ээ. Одоо жишээлбэл үндсэн хувьцаа $28.60 байна шүү дээ. Энэ жишээлбэл 29.60 болоод нэмэгдэхэд яг нэгийг харьцах буюу бидний нэг хүсээд байдаг $1 премиум дээр нэмэгдэж явна гэсэн үг. За ингээ хугацаа ойртлоо. Энэ бол in the money тийм ээ бид нар мэднэ. Тэгэхээр in the money дээр маань delta бол маш өндөр байдаг байх нь байна шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар бол эндээс $20 хувьцааг одоо байхад нь ч юм уу тийм ээ. Ингээд 27-гийн страйкаар авсан гэж тооцож штэ. Тэгэхэд өнөөдөр үн маань 28.63 аль үжээ одоо ингээ гараа явцсан. Тэгэхээр одоо ийм байхад бид нар бол тийм ээ ингээд бол дельта маань бол маш өндөр байдаг байх нэ. Хугацаа руу дөхөх тусмаа тий. За тэгвэл ингээд хугацаа одоо энэ бидний энэ голын одоо энэ уулзруул иттэй мааны буюу strike price өнөөгийн үн хоёр одоо давхцаж байгаа энэ момент тийм ээ. Энэ хүртэл бол дельта маань ингэж одоо явж байгаад багасж явж байгаад энд хүрчээд 50 мөнгө 50% болдог гэж юу үздэг юм байна лээ. Тэгэхээр ингээл 50 мөнгнөөс тийм ээ энэ бол out of the money буюу одоо өнөөдрийн одоо үннээс strike price маань даваа явцсан тийм ээ ийм байгаа нөхцөлд тийм ээ. Тэгэхээр энэ маань болохоор ингээд юу нь байхгүй болоо явцдаг. Бүр ийшээгаа энэ delta маань байхгүй болчдөг байгаас нэг осондоо юун дээр ч премиум дээр чинь залуучууд ерөөсөө мөнгө нэмэгдэхэ болчдөг. Out of the money-гаар бид нэр тоглох юм бол за тэгвэл бүгдээрээ доошоо явъя. За ингээд дараа нь энэ болохоор тийм ээ 183 өдөр дутуу. Нэг осондоо одоо маш олон өдөр 3 6 сарын их байх нь шүү дээ. Тэгэхэд ингээд энэ дельта маань тийм ээ 99 мөнгө. Одоо энэ үндсэн хувьцааны үн 28.60 дээр л $1 нэмэгдэхэд премиум дээр 99 нэмэгддэг. Тэгээ ингээ хугацаа дөхөх тусам тийм ээ 69 болоод ингээ энэ ч хүрчээр 50 болоод ийшээгээ 48 26 ингээд ийшээгээ багасаа явдаг байгаа. Энд ихтэй энэ дээр бид нэг юм харж энд одоо дельта маань юу ч хүү болоо 00 болоод энд out of money ерөөс ягаад 20 идэхэн мөнгө байгаа үстэй. Тэгэхэд тараа out of the money дээрээс бид нар тоглоход still бас 50 60 мөнгө нэг одоо премиум дээр нэмэгдэх. Одоо жишээлбэл та out of money дээрээс $1 премиумтай одоо нэг контракт авчлаа гэж бодъё тийм ээ. Тэгэхэд одоо энэ юу маань үн маань тийм ээ $1 нэмэгдэх тусам биднэрт 46 мөнгө. За 47 мөнгөний шахуу ашиг одоо премиум дээр 1.47 гэж унах юм бол харин $1-оос чинь залуусаа унаад бараг 50 эд мөнгө болчихж байгаа.
Тэгэхээр одоо жишээлбэл дельта маань ингээд бас өөрчлөгдөж энэ тоонууд маань бол дандаа өөрчлөгдөж явж байдаг. Энийг бид нэр самбарын хичээл дээр жоохон дэлгэрэнгүй үзэх нь зөв байх л та. Тэгэхээр out of the money гэл ингээд бүр ингээд холдоо ашигнаасаа холдоо явчих тусам энэ одоо дельта маань бол үндсэндээ их юу байдаг байгаа аахгүй юу? Их одоо хямдхан болоо явцдаг байх нэ гэдгийг энэ дээрээс бас бүгдээрээ ойлгоорой. За дараагийнх нь болохоор бид нар энэ гамма гэдгийг үзэн тийм ээ. За гамма гэдэг бол энэ дельтагийнхаа хурдыг хэмждэг гэж бид нар яасан. Яг л адил 29 өдөр 183 өдөр дутуу экспрешн болоход за би энэ хурд гэж бичсэн яг давхар сануулад за тэгэхээр гамма маань одоо жишээлбэл 29 өдрийн тийм ээ ийм экспрешнтэй байхад энэ хурд тэг байгаа юм шүү дээ. Маш удаан одоо энэ жишээлбэл премиум 840 байгаач энэ маань одоо маш удаан нэмэгдэж явдаг байх нь шүү дээ. 840 дээр одоо яагаад гэвэл бид нар энд $1 гэж харсан шүү дээ, тийм ээ. Нэг осондоо нэгийг харьцах нэг. Тэгэхээр энэ $1 ашиг одоо хурж иртэл хурд бол баг энэ тэг байгаа шүү дээ. Эндээс ахуулаад одоо expire дээр хүртлээ бол хурд нь нэмэгдэж явдаг байх нь, тийм ээ. Одоо ингээ expiration date хурд 18% болцсон явж шээ. Гэхдээ нөгөө талдаа хурдтай ч гэсэн дельта маань жоохон багасах. За ингээ экспрешнээс одоо ингээд страйкер мөргөө гараа явчлаа. Тэрнээс хойш бол нэг хэсэг одоо энэ хавьд бол хурд гайгүй байж байгаа. Ягаад гэвэл страйкер мөргсөн учраас тийм ээ. Энд стил одоо бас гайгүй мөнгө хийх боломж байгааг бид нар үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо slightly out of the money ч юм энэ хэсэг байх нь шүү дээ. Тэгээ энэ дээрээс хурд нь байхгүй болоод ингээд ийшээгээ алга бол. Тэгэхээр бид нар мэднэ энэ премиумууд маань хэдхэн мөнгө өгдөг штэ. Тэгэхээр энэ дээр залуусаа хэдхэн мөнгө өгдөг одоо премиумнууд маань. Одоо жишээлбэл энд харж байна уу? Last премиум нь одоо жишээл 3 мөнгө байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо юу нь болохоор тийм ээ гамманы хурд байхгүй. Тэгээд энэ дельта харж байна уу 0.15 центээр нэмэгдэнэ гэж байгаа байхгүй. Ийм эрсдэл өндөртэй болоо явцдаг баахан. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл энэ 0.3-ыг одоо энэ хямдхан юм байна ерөөсөө энэ 32-тай хүрнэ гэсэн. Одоо энэ страйк Мэй 27-ны энийг авчиа гэдэг цаг хугацаанд бачимдаа дууссан. Тийм учраас премиумн дээр ямар ч одоо нэмэгдэх тийм ээ дельта байхгүй, гамма байхгүй. Тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр эрсдлийн төвшин энд бол асар өндөр байгаа үстэй. За доод талдаа одоо жишээл 183 өдөр үлдэхэд бид нар нөгөө хугацааг нь ахиухан тийм ээ 3 сар мараар ч юм аваад яа гэдэг маань бид нар хичрээ энэ out of the money энэ хавьд авсан ч гэсэн энд жишээлбэл одоо дельта буюу одоо нэмэгдэх нь тийм ээ $1 үндсэн хувьд нэмэгдэхэд 46 мөнгө байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрсдлийн төвшин бол бас жоохон гайгүйтай энэ хавьд бол байгаа байхгүй юу. Тэгээд хурд нь 90. За ийшээгаа бол энэ одоо 183 өдөр байгаа учраас тийм ээ стил бас гаммад одоо энэ жоохон хурд байгаад байгаа ч тийм тэгэхээр бол энэ харьцаа цаг хугацаа гэдэг маань бол мөн адилхан энэ хурдтаа бол тийм ээ байхгүй болгодог энэ одоо дельтагаа байхгүй болгож явдаг зүйл байна гэж бид нар ойлгох нэ. За дараагийнх нь Vega тийм ээ. За Vega бол үндсэн хувьцааны савлгаанаас volatility тийм ээ үүдэлтэй options-ийн одоо премиумд бидний үнэнд өөрчлөгдөж байгаа энэ мэдрэмжийг хэмждэг гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр Vega гэдэг нь хамгийн сүүлд байна тийм ээ. За энэ ч байж байна. Одоо жишээлбэл options-ийн одоо савлгаа маань тийм ээ. Энэ савлгаанаас үүдэлтэй юу маань дөнгөж одоо хугацаа эхлэхэд жишээлбэл байхгүй байдаг байх нь шүү дээ. Ерөнхий энэ бол маш өндөрч байж болно. Ерөнхий төлөв байдал. Ерөнхийдөө одоо ингээл options-ийн гэрээ эхлэх энэ одоо процессыг бол савлгаа бол тун багтай байж байгаа харж гэнэ үү. Ингээд хугацаа дуусах тусмаа нэг осондоо volatility маань нэмэгддэг байх нь. Volatility нэмэгдэнэ гэдэг маань нэг бол үн өснө. Нөгөө талдаа бол тийм ээ хурдан зарахгүй бол үн унах аюултай. Тэгэхээр бидний одоо хамгийн их одоо савлгаатай буюу үн сайхан нэмэгдсэн байх үе бол ерөөсөө near in the money энэ бол эттэй маань шүү дээ. Near in the money, out of the money slightly тийм эдгээр зоонууд байгаад байгаа. Тэгэхээр энд бол ерөөсөө зарахад маш сайхан үнийн өсөлттэй маш их савлгаатай зарж байгаа бид нарт
бас их хайтаахан байдаг байх нэ тийм ээ. Тэгэхээр бид нар ерөнхийдөө options маань доороос ингэж бас худалдаж авч тоглох бол ерөнхийдөө бол гол одоо бас арга барил яалтчгүй доороос одоо сонирхол багтаа байхад нэг ёсондоо аваад сайхан сонирхол үүдэгт нь зарнаа. Хоёрдугаарт нь бол бид нар slightly out of the money дээрээс авахд нэг болгоомжлох зүйл маань тийм ээ, энэ хоёр дээр авахд энэ volatility ихтэй байх юм бол буцаад үн усах маш их өндөр магадaltaй учраас тийм хичнээн энд хүрсэн ч гэсэн айхтар тийм савлгаагүй маягтай хувьцаа байж юм бид нарт бас эрсдлээ багасгах нэг юм байгаа гэдэг эндээс харж болох нь тийм ээ. За тэгээд хугацаа 183 өдөр боллоо. Хугацаа гайгүй байгаа учраас volatility ч бас энэ тэгээ бодвол эхэлжээснээ бодвол жоохон байдаг байх нь ш. За ингээд хугацаа бүр ойртоод ирлээ. Strike руугаа дөхөөд ирлээ. Энэ хооронд бол маш их савлгаа ахаал үүсэж байна те. Тэгэхээр бол одоо энэ хурд маань ийшээ одоо volatility still их байгаад байгаа үст тийм ээ. Энэ хуучин энэ бол 0.0 байсан ч энийгээ бодвол энд овоо байна гэдэг маань ягаад бол хугацаа маань expression болоогүй. Тэгэхээр энэ контракт маань хугацаа дуусахаас өмнө жишээлбэл 183 өдрийн өмнө ингээ хүрээд ирсэн цаашаага өшөө 6 сар байгаа ч юм ийм хугацаатай учраас тийм ээ энд стил их сонирхол байна гэдгийг илэрхийлж штэ. За бидний дараагийнх үзэх юм бол theta тийм ээ. За theta бол options цаг хугацаа хэрхэн нөлөөлж буйг хэмждэг. Тэгэхээр theta-г энд гаргаад ирсэн байна. Стил 29 өдөр дутуу байгаа. За ингээл цаг хугацаа ихслээ. Эндээс одоо 0.03 мөнгөөр хасагдаж эхэлж байгаа үстэй. Одоо премиумны үннээс тэгээд цаг хугацаа дөхөх тусам одоо жишээлбэл 0.12 гэдэг нэг хувьцаанаас 0.12 гэдэг маань 1.2 цент болж хувирдаг юм байна. 1.2 цент. Тэгэхээр энэ урдаа 0-тойг бол дандаа юу ч байсан би бас түрүү нөгөө юу дельта эднэр дээр 0.1 хийдгэжсэн бол энэ маань бол урдаа ингэж тэмдэглэгддэг юм байна шүү. 1.2 цент. Би энд weekend 2.4 цент гэсэн байгаа үз. За бид нар мэднэ. Энэ маань болохоор цаг хугацаа маань тийм өдрөөр явж яадаг. Тэгэхээр бид нар амарж байгаа ч гэсэн хагас бүтэн санд өдөрт 1.2 гээд хагас бүтэн санд нэг өдөр өглөө босох чинь шууд одоо премиум чи 2.4 центээр багасаад эхлэх нь шүү дээ. Цаг хугацаа нэг өдөр тутамд хасагдаж явж байгаа байхгүй энэ маань. Тэгэхээр маш их болгоомжтой бас бид нар премиум хонуулна гэдэг ч бас заримдаа эрсдэлтэй байж мэдэх нь биш. Хэрвээ цаг хугацааны энэ их өндөр байх юм бол одоо жишээлбэл 20 мөнгө ч юм уу байх юм бол нэг өдөр өглөө гэхэд тийм 2 өдөр одоо 40 мөнгө одоо өмдсөн премиумнаас хасагдаа явчих юм. Ийм их аюул байдаг байх нь те. Цаг хугацаа бол ийшлэх тусмаа бол бид нар мэднэ ингээ байхгүй болчихж байгаа шүү дээ тийм ээ. За тэгвэл урт хугацаанд бол ингээд цаг хугацаа нь бол гайгүй яваад байгаа байхгүй тийм байгааз ийшээга энэ хавьд ерөнхийдөө бол одоо ингээд expression date руугаа энэ премиумнаас нь хасагдах цаг хугацааны юу их болоод за ийшлэх тусам бол багасаад ингэсээр байгаа сүлдээ чинь цаг хугацаанд байхгүй болчих штэ. Цаг хугацаа багасж гэн мөнгө хасагдж гэн гэдэг маань сайн биш. Эн чинь ингэж явж байгаа үндсэн хувьцаа руугаа орж үндсэн хувьцааныхаа премиумны үнийг алддаг штэ. Нэгс үндсэн премиумныхаа. Тэгэхээр бол иймэрхүү зүйлийг бол эндээс ойлгох нэ. За ямар ч гэсэн бүгдээрээ ингээд энэ дээрээсээ самбарын ганц хоёр жишээ авч ярий. За самбарын хичээл рүү орохоос өмнө бид нар түрүү Apple компани хувьцааг тооны машинда options correct-тэй бол хийсэн тийм ээ. Тэгэхээр Apple компани хувьцаа одоо 5.97 юм байна. Бид нар эцтэй money буюу strike price-н дээр байна гэж зүгээр төсөөлж байна тийм ээ. Энэ бол тэгэхээр 5 сарын 17-нд дуусах, эх 5 дахь өдөр дуусах юм байна. 6 өдөр үлдсэн юм байна. 6 өдөр үлдэж байгаа учраас тийм ээ. Volatility нь 16 буюу нэлээд өндөр байна шүү дээ. Volatility 16 гэдэг маань тийм ээ. Одоо нэг volatility одоо 16 17.28 болоод ингээл нэг л поинтээр нэмэгдэхэд премиум дээр чинь 30 мөнгө нэмэгдэнэ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ маань болохоор dividend гэж бас орж ирдэг тийм ээ. Dividend 5 сарын 8-нд төлөх юм байна. Тэгээ 3.29 юм байна. Нэг осондоо та одоо 597-гийн нэг хувьцаа эзэмшчихвэл dividend чинь 3.29-ыг авах нь шүү. Ингээ бас гаргаад ирдэг ус $3.29 тийм ээ. За ингээд энэ ча бид нэр options value бол энд байна. Put бол ир байна. Options value маань бол 4900 тийм ээ. $87 байна. Тэгэхээр та премиумда нэг контракт авахд 4987 төлсөн байх юм ш. За бидний гол үзээд байгаа дельта маань 50 байх нэ. Тэгэхээр энэ Apple-ийн компани дээр $1 нэмэгдэхэд буюу одоо 598.51 болоход энэ 5900 дээр чинь 50 мөнгө үргэлж нэмэгдэж явж байх нь. Тэгэхээр энэний хурд бол 0.3
гэдэг маань тийм харьцангуй багавтар хурдтай байгаа. Нөгөө талдаа юу бол зөвхөн юу л ондоо цаг хугацаа нь л энэ хоёр нь адилхан тийм ээ. Энд бол мөнгө хасагдж байгаа ч гэсэн та бол доошоо ашиг олж байгаа учраас тийм ээ. Энд бол бас танд ашиг болж явна гэсэн үг шүү дээ. За тэгээд дата буюу одоо юу бид түрүү дата буюу цаг хугацаа маань 41. Одоо ингээд харж байна уу 6 өдөр үлдсэн учраас цаг хугацаа маань тийм ээ одоо нэг өдөр тутамд 40 хэдэн мөнгө хасагдаа яваад тах нь шүү. Тэгэхээр эн чинь одоо нэг өдөр тутамд одоо 4900-аас 40 хэдэн доллар хасагдаал яваад тахаар ч бас нэлээд юм болно ш 6 өдрийн дотор. Эн чинь өдөр их тусам одоо маргааш жишээлбэл 70 мөнгө нөгөө өдөр 1 доллар ч юм уу болцсон байна тийм ээ. Ингээд цаг хугацаа маань дандаа цаг expiration date өгөх тусам нэмэгдээ яваад байдаг. За бид нэр түрүү Vega-г үзсэн тийм ээ. Энэ 16 28 тийм ээ 128 1728 л болчих юм бол энэ дээр 30 мөнгө бол дандаа 1 point нэмэгдэх тусам нэмэгдэн хасагдах тусам хасагдана тийм ээ. За тэгэхээр энэ ч бол иймэрхүү юм байна. Энийг бол бид нар үзсэн шүү дээ. Энэ бол open interest тийм ээ market maker-ууд энийг их хэрэгэлдэг юм аа. Энэ юун дээр бол энэ маань энэ CBOE дээр гараад ирсэн байд. Түрүүний бидний юун дээр гараагүй те. Тэгэхээр CBOE-гийн Chicago одоо option exchange маань энийг бас үзүүлдэг юм байна шүү. Түрүүнийх үзүүлээгүй байсан. Тэгэхээр бол энэ дээрээс бид нар бол одоо ингээд ерөнхийдөө энийг харьцаагаа за хамгийн дөрөнд туршлагатай улсууд бол ерөөс хамгийн дөрөнд за Delta нь хэдийн, хурд нь хэдийн, за Theta нь хэдийн, Vega нь хэдийн гэж харчдгийм байна лээ. Тэгэхээр бид нарыг энийг байн харсаар байгаад бол яачнаа. Тэгэхээр бид нар аль болох премиум одоо багтай Theta цаг хугацаа овооттой тийм ээ. Тэгээд volatility багтай. Volatility чинь өсөж байгаа ч гэсэн нөгөө талдаа маш хурдан ундаг учраас энэ volatility их байх бол бас эрсдэлтэй тийм ээ. Өсөж байгаа одоо бид нар уул дээшилжээвэл энэ маань бол өндөр байхад уулын ёроолоос тийм ээ. Ингээд өсөхөд volatility бид нар маш их мөнгө хийнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр анх авж байгаа хувьцаа чинь ерөнхийдөө volatility багтай та энэ volatility алстаа их өсөж орж ирнэ гэдэг ийм нөхцөлөөр авах нь байна шүү дээ. За бүгдээрээ ингээд самбарынхаа хичээлд орцгоё.